Эй, сайн байцгаана уу? Миний Монголын илгэнэгт ёо хайртай хандус минь авгаас Бурхны Хөөөрбаатар хичээлж байна. За, ардын хувьсгалын Яруу алдарт 105 Их Монгол улс байгуулагдсны 820 Хүннүү гүрэн байгуулагдсны 2230 жилийн ард баярын мэнд хүргье. За, би ч тоос яг манай Монгол улс нэрээ сонин шүү дээ. Хамгийн бага жилээс тоолоод байдаг. Ардын хувьсгалаас тоолоод байдаг. Хүннүү мөндөгөөс явган тоолоод зүгээр хат тий. Бусдын тэгэл хайчин л гэсэн тийм үст. 820 мөр ардын хувьсгалын мөндрийг хайчих хэрэгтэй байхгүй. Хүннүү гүрэн байгуулагдсны 2230 жилийн гэж бас том биз аа? Тэгчих чинь тэрийг чи агшааж авчираад 100 жилийн мөндрийг солиор 105 жилийн мөнч гэх шиг та. Нохоо бас. За сайн мэцгаана уу манай хин тэргүү наадам сайхан уу гэж чинь. За өнөөдөр халамцуу яриа гал гэж чинь. За баярлалаа. Яг ер нь тэгээд ганц нэг нэвтрүүлэгт орж бас өөр шугамар хүний өөрийгөө бас ганц нэг таниулж явах хэрэгтэй л байна л та. Баярлалаа бороо одоо маш хайртай шүү. Манай хүн одоо чулуун тогтох гэж сайхан алдар нэрээ яагаад юу очив аа? Бороо олгочоо. Японоос чаагаач. Японоос лайв чаагаач. Японоос машин дэшээ ачуулаач чи одоо нэрээ ямар арчаагүй юм бэ чи одоо. Японд ингээл амьдраад идэг одоо хэдэн жил Японд амьдрав. Уг нь бол Япон явж том амжилт гаргасан. Дараа нь одоо ерөөсөө Японоос бизнес хийхгүй тэгээ сургаггүй алга болчиход байгаа юм. Тэгэл нэг ганц үе хүний яасан ийсэн зовлон мовлон. Залуу хүн байж ийжтэй юу яасан ийсэн чинь ганц үе хүний зовлон мовлоо. Японоос энэ амжиргаа цагаан магаа ачуултаа ятгана. Алын штэ амжиргаа цагаан. Амжиргаа цагаан чинь нэг контейнерт хэд ордог гэлээ? 6 кг 8 орчдог гэсэн. Тэгээд завсраар нь амжиргаа цагааны өөрийнх нь сэлбэг мотор зотоор элдв хангаан гэрэл мэрэл ойр зураг юу л байдгийг бүгдийн чихээ явуулчихдаг гэхчүүлээ. Тэгэл нэг амжиргаа цагаан чинь баг хотлоо амжиргаа цагаан юу контейнер амжиргаа цагаан чинь баг 10 контейнер амжиргаа цагааны мөнгө босчдөг гэж байгаа юм. Чи одоо хил устдаа болоо байлгүй дээ одоо мөнхөр царайлаад энэ ямар ч хилгүй гівтэж байгаа юм шиг мөнхөр чинь. Надаас арайд одон дор ямар кази ямар мастаа билээ юу лээ. Марччаад байна. Сайн байна уу марччаад байна. Арай штэ чи одоо чулуун тогт нэг юм бодороо чи одоо арай штэ. Жигээ одоо энэ Японоос машин дэрэг оруулж ирээ тэгээд жоохон томроод ахыгаа жоохон яалтаа энэ чи. Эвэнд итгэж битгэлтэй. Тэгэхгүй ингээ арчаагүй царайлаа. Мөнгөтэй болчвол надад авгаа мавгаа юу хүн байсан бэ? Японд нэг авгаа аваад Монголд нэг авгаа аваад адгийн юм уу Чингис хаан хүртэл ямар юмны авгаа мавгаа ч гэлээ. Ямар балгаар ч гинөө Украин ч гинөө авгаа буулгалаа бага хатан буулгалаа гэж солиорж байгаа чинь. Чи Чингисээс дутлаа юу? Энэ тэгэж. За тиймэрхүү байна. За өчтөр гол сэдв рүү орно. Өчтөр манай Пуужин галаах намайг шүүмжилж явах доромжилжээ. Би бол ерөөсөө лайв хийхдээ хүн доромжилдаг байгаа шүү. Би яг бодит факт ярьдаг байгаа шүү. Тэгээ намайг өсхийн үлэм энэ төр гэж доромжилсан байх юм. Тэгээ би бол ингэж хүнийг тэгж муухраар доромжилж, хардаж, сэрдэж, гүтгэж тийм ээ гутаадаг байгаа шүү. Би яг бодит амьдралын тийм ээ 23 сая төгрөгийн цалингийн зээл авчаад 15 саяар нь хөөрг авцсан гэдэг байгаа шүү манай хүн чинь. Тэгчээ дахиад цалингийн зээл авчаад 65 саяар парадо авсан гэж бодлоо ярихаар ч одоо би бол яг бодит баримттай факттай юм ярьдаг байгаа шүү. Цаашдаа энэ лайв чин болоё гэж бодож байгаа бол анхаарна биз. Тэгтээс манай хүний зам шулуутчихжээ. Пуужин галаг. Пуужин галаг маш тодорхой ядарсан юм да. Би нэг ярихгүй гэж бодож ирсэн юм да. Хайчи дөө зэ.
гэж бодож ирсэн чинь бөглөөнд орчоод байна. Бөглөөд чи ихийг ажил болдог. Наарж гэнэ. Нам бөглөө. Бөглөөнд чаачаад байна. Зүгээр суугаар пүүжин гадаг ярьсан. Гоё ярина. Өсхийн үлэн гэж намайг ярьсан байна. Нүгэл ямар юмны өсхийн үлэн яасан хийсэн гэнэ бас нэг тиймэрхүү юм ярьсан байна. Хүн над руу линкийг явуулж би тэрийг хальт харлаа. Тэ. Өнөөдөр шин буужин гадаа малааг тоож үзэхгүй шүү дээ. Нөө ямар юм блэ? Ишиг евро урахаар ихийгээ мөргөө өгчээр саяхан 69 мянган дагагчтай 8 жил боллоо миний дүүгээ явж гүйж ирж исэн хүн чинь тийм ээ. Баярбаатарын буйнаар нэг олон таригдангуудаа буцаагаад ихийгээ мөргөж байгаа харагдах юм муу бацаан ч. Хүний ач мэддгүй ер нь хөгийн нөхөр биш энэ буужин галаач. За нэг тийм байна. За өсхийн үлэн гэж юу вэ гэдгийг буужин галаад тархинданд харуулж тайлбарлаж өгье. Өсхийн үлэн гэж юу вэ? За өсхийн үлэн гэдэг бол боос. Өөрт нь 5 кол байсаар байтал хажуугийнхаа хүний 5 колыг хулгайлж идэхийг өсхийн үлэн гинэ. Мөн үү? Өөрт нь 3 уушуур, найзд нь 2 уушуур байж хад өөрийнхөө 3 уушуурн дээр нэмж найзынхаа 2 уушуурны нэгийг хулгайлж идэхийг өсхийн үлэн гинэ. Мөн үү? Өөрт нь байсаар байтал. Мөн үү? За. Амьдрал ахуйн боссоор байтал заавалчгүй тийм ээ. Нямбатрыг дагаж Нямбатрийн бүксийг долоож мөн үү? Таны ч маш гоё хэлэхгүй бол одоо эдгээр чи аюултай хүмүүс шүү. Нэг А4-ийн цаасан дээр зөв шүү. Миний харж байгаа бичих юутай хүмүүс шүү, тийм ээ. Тийм ээ. Өөрт нь унах унаа, ор хорон байсаар байтал. Мөн үү? Амьдрал ахуйн болсоор байтал Нямбатрыг дагаж ард түмний тархийг угаалцаж төр түмний мөнгөнд хуруу гараад үрхийг өсхийн үлэн гинэ. Зөв биз? Өсхийн үлэн гэдэг бол өөрийнх нь амьдрал болсоор байтал өрөөлийн нэр дээр мөнгө босгож өгөх нэрийн эдлэр хандив тусламж цуглуулж өгөх нэрийн эдлэр өөрийнхөө дансанд хандив авч яаснаа мэддэхгүй болохыг хэлнэ. Зөв биз? Өсхийн үлэн гэдэг бол шүлэг чааштай сайн нэр. Йоо. За манай хүн ч өөр яагаад лаа тий. Өсхийн үлэн гэдэг бол өөрийг нь хүн үдсээр байтал тийм ээ. Өөрөөсөө дээр явж байгаа хин нэгэнд атааж өтөө хорсол тээж мөн үү? Халамцуу ярианд орсныхын төлөө төвчээр алдан шээс боожиж лайв хийхийг хэлнэ. Зөв биз? Монголчууд ер нь яагаад энэ Монголын амьдрал сөнөөд байгаа юм? Ийм өсхийн үлэнтэй хүмүүсээс бол сөнөөд байгаа байхгүй. Сайн үний дүртэй. Цаанаа атгаг муу хорон санаатай. Тийм үстэй. Тэг хандгүй, цаддгүй 200 унжиж 300 унах гэж дайрдаг. 300 унжиж 600 унах гэж дайрдаг. Мөнгө эрдэн, пуужин галаа, нарын, тийм ээ, мэт. Ийм хүмүүс төрд гарч ирснээс болж Монголын амьдрал сүнжийнэ. Зөв биз дээ? Тэгээ өсгийн үлэнтэй өссөн юмнууд ч ерөөсө ханч цаддгүй юм байна. Тийм ээ? метр квадрат байранд амьдарч исэн бол 100 руу чичирдэм байна. 100-д амьдарч исэн бол 200 руу чичирдэм байна. 200-д амьдарч исэн бол яг нь хаус руу чичирдэм байна. Мөн үү? Ингээд энэ Монголын амьдрал сөнөөд байна. Өсхийн үлэн гэдэг бол тийм ээ зүгээр сайхан амьдраад явж ийж дээрэс нь нэмж хэсгийн ахлагч болж новширч төр төмний мөнгө рүү хуруугаад үрхийг хэлнэ. Тийм үстэй. Би гоё ярьж гинөө монголчуудаа. Би өөртөө өсгийн үлэнг жоохон тайлбарлаад өгч.
Өсхийн үлэн гэдэг бол ажил хөдөлмөр хийхгүй, амьдрах гэж бусдын хөдөлмөр, ариун цагаан хөдөлмөрөөс хуруу хумсаа дүрж тийм ээ, идэж уух гэж улайран зүтгэхийг хэлнэ. Мөн үү? Өөрөө ямар ч хөдөлмөр хийдэг юм мэддэхгүй. Тийм ээ? Ямар бизнес эрхэлдэг нь мэддэхгүй. Учир битгүүлэг. Тийм ээ? Огцон баяжиж яаснаа тайлбарлахгүй, тийм ээ? Ариун цагаан хөдөлмөрөөр амьдарч байгаа Баярбаатар мэтийн хүмүүс рүү улайран шүлсээ өсчүүлэн дайрахыг өсхийн үлэн гинэ. Зөв биз? Нэрэ тоглоомч энэ бод түн шүү. Өнөөдөр энэ би Өтгөнбаатарт яагаад дургу гэж бодож байна та нар? Юу хийж байгааг нь мэддэхгүй. Тэгэл нэг том юм яриад ямар ажил хөдөлмөр хийж байгааг нь мэддэхгүй. Шал худлаа зөхөөгод чи яаж ингэж баяжаад байгаа ингээ хүн асуухлаар би юу яасан? 2013 онд оюуны олимпиад орж машин авч баяжсан гэж солиороод байгаа. Гү хаа байсан 2013 оны өсний чинь оюуны олимп бэ? Одоо энэ мөнхөрдөнд би яагаад мөнхөрдөнд дургүй? Хаа байсан 20 жилийн өмнөх 2006-7 онд ажиллаж исэн джип сервисээрээ би мөнгө олцсон гэж бодлоо яриад байгаа. Одоо энэ пуужин галаа бас ялгаа байхгүй. Хэдэн удаа цалингийн зээл авах гэсэн юм бэ? Мөн үү? Тэгээ юу хийдэг юм бүүмэд? Тэгээ нэг сайхан юм байна. Худлаа үнэн. Юм зохиоч. Оо тэгсэн ингэсэн ёстой нэрэ ариун цагаан юм шудраг ёс эр хүн ярьж байгаа юмнууд нь үнэн гоё. Бараг жил энэ богдхон уулын лус савдаг өөр дөр нь бууцсан хайтаа ариун цагаан юм ярина шүү дээ. Тэгээд амар бүрхэг. Тэгээд ингээл машин тэрэг солиод унаал яваад нэг хэсэг байж байгаа л зүгээр байж иснаа нэг баахан хүнээс гинт гарч иж 400 сая төгрөг 600 сая төгрөг нэхэл. Тэр хүнд яаж тэр мөнгө төгрөг зээлүүлсэн юм? Өнөөдөр би Баярбаатар бурхны хүү би бас нэг юу гэдгийг одоо ёстой жинхэнэ нэг өнчөрөөс өссөн өдийг хүртэл би ариун цагаан хөдөлмөрөөр зүтгэж явна тийм ээ. Би өнөөдөр 2 сая төгрөгийн хөөрөг барайл явж байна. Мөн үү? Тэгэхэд пуужин галаа бит хоёр ямар баасаараа 15 сая төгрөгөөр хөөрөг авдаг юм бэ? Хэрвээ би зүгээр аваад бариул барьчихна л да асуудалгүй. Гэхдээ үнэхээр чадахгүй байна. Миний сэтгэл одоо юу гэдэг чинь тийм ээ? Миний оюун ухаан зүрхлэхгүй байна. Ингиж мах цусаа шингээд зовж зүдэрч олсон мөнгөөрөө би нэг муу гачин чулуу авч бариад сууж их надад тийм соёс далга. Мөн үү? Тэгэхэд пуужин галаа бол 15 сая төгрөгийн хөөрөг авч байгаа байхгүй. Хүн сул орж ирсэн мөнгийг яах нь вэ? Сул цацдаг байхгүй юу? Авилгалаар авсан хүн мөнгөөрөө 99.1 хүн авдаг байхгүй юу? Сул орж ирсэн хулгай мөнгөөр бол хүн зүгээр үрчдэг байхгүй юу? Үнэтэй машин авч унна, үнэтэй хөөрөг, үнэтэй байр, үнэтэй хувцас, брендийн хувцас. Мөн үү? Хүн ариун цагаан хөдөлмөрөөр олсон мөнгийг бол хизээч тийм хог шиг юмд өрөхгүй. Зарцуулахгүй. Айлгаа пуужин галаа өгшөө. Хулгай хийгээд байгаа чинь мэдэгдээд байна новш минь. Зүү. Үгүй биз дээ. Гэхдээ Баярбаатар өнөөдөр 15 саяын хөөрөг барьж чадахгүй байхад одоо пуужин галаа битээр 15 саяын хөөрөг бариа явж гин гэж юу хийдий бэ чи? Ойлгомжтой хулгай мөнгө байна шүү дээ. Би тэгж хардж байна. Хулгай хийгээд байна шүү дээ нүдэн дээр. Өөрийнхөө дансаар хандив цуглуулад байна шүү дээ. Мөн үү? Үнэхээр л хүн туслах гэдэг юм бол тэр хүнийхэн дансыг тавиал Патмаа хідэн төгрөг орсон тэр хүндээ төгөлдөө тийм үстэй. Яах гээд өөрийнхөө дансыг тавиад байгаа юм. Дундаас л юм чаагаад байна шүү дээ. Би тэгж хардж байна. Энэ өсгийн үлэн мөн үү? Мөн. Жинхэнэ өсгийн үлэнтэй хүн чинь энэ пуужин галаа байсан байна. Өсгийн үлэн хүн бол өсгийн үлэнтэй хүнд бол тийм ээ 1000 удаа туслаад ч нэмэр байхгүй. Хизээч ханахгүй. Хүнээс тусламж авч ханахгүй. Тий. Өнөөдөр Баярбаатар
нэг нодлончд ганцхан жилийн өмнө 69 мянган дагагчтай нусаа гоожуулаа явж байхдаа тусалсныг одоо Монголын ард түмэн мэдж байгаа. Хинч мэдэхгүй юм байсныг. Ард түмэнд таниулж өгснийг одоо Монголын ард түмэн мэдж байгаа. Тэгэхэд ачтныхаа өдөөс яаж ийна? Үлэн үлэнгөөр нь дуудсан. Яасан хурдан угаацсандаа цадж ийна? Үсгийн үлэн гэдэг бол вэ штэ те? Худлаа хэлж, хулгай хийж, лөөвөр заллин зохиож, тэрнийгээ өөрийгөө сэргэлэн ухаантай байна гэж ойлгож, бусдын ариун цагаан хөдөлмөрлөө хуруугаа дүрхийг үсгийн үлэн гинэ. Мөн үү? Өнөөдөр тэр хандив өргөж байгаа хүмүүс хахад садсандаа хандив өргөөгүй штэ. Үчим бүрийгээс, үрийн гигэнээс үчим бүрийг хүртэл хөлсөө. Тийм ээ? Нусаа туслуулж ийж, доромжлуулж ийж, дээрлэхүүлж ийж, загнуулж ийж, хүний өмнө бөхөлдөж ийж 5 цас олдог байхгүй юу? Тэрнээсээ илүүчиж шилжүүлдэг байхгүй юу? Зовж зүдэрч мөнгө олж яваа хүн чинь, амьдарч яваа хүн чинь хүний зовлонг ойлгодог байхгүй юу? Тэгэл над шиг нэг зовж байгаа юмтан байна да зайлуулгээл 50 цаас Баярбаатар шилжүүлчихдэг л байхгүй юу? 100 цаас Баярбаатар шилжүүлчихдэг л байхгүй юу? Мөн үү? Баярбаатар мэтийн хүмүүс. Тэгээд тэр хүний сайхан ариун цагаан хөдөлмөрөөрөө олоод шилжүүлж байгаа мөнгнөөс зүгээр сул ингэж байгаа багийн нар бол яаж гинөө? Үсгийн үлэн новшнууд байхгүй юу? Үсгийн үлэн гэдэг бол энийг хэлнэ. Үсгийн үлэн гэдэг бол ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдрч чадахгүй хүнийг хэлнэ. Мөн үү? Түүнээс биш хулгай мөнгөөр тийм ээ Нямбаатарыг сурталчилж ийж гинт пүрүүс 10 чөлөө 20 чөлөө нэг машинаас парадо 150 руу дэвшихийг бол дэвшчингүүтээ бусдыг үсгийн үлэнгөөр дуудаж байгаа бол жинхэнэ үсгийн үлэнтэй нөхөр байна да. Мөн биз юм үзээгүй ёстой жинхэнэ юм үзээгүй годомжны гойлгочин байна да. За тиймэрхүү байна. Гоё ярьж гинөө. Гоё ярина шүү дээ угаасаа. Муусаа юмнуудыг байранд нь тавина шүү дээ. За иймэрхүү байна. За намайг үсгийн үлэнгөөр нь дуудсан байна. За өргөжлүүлээ ярья. Надтай тэрсэлдэх гээд ах нэр. Хэр хэмжээгээ мэдэхгүй маа нэр. Бэрүү улаагүйч бухын баасаар баана гэдэг чил яг болж байгаа байхгүй тийм ээ. Хөөш. Дадааха. Би хэрвээ таны оронд байсан бол гэд нэг та нэг төсөөлөд боддоо. Та хэрвээ миний оронд байсан бол гэд. Одоо саяхан би одоо нэг 2020 онд нэг сумын заануудын багийн босод барилдаан гэдэг нэг фэйсбүүкийн бүхэн группүүдийн найзуудтайгаа нийлүүлж нэг барилдаан зохиож ирсэн юм аа. Тэн дээр нэг залуу нэг баг барилдуулаад тэгээ надад тусалчаа тэгэл яваад гисэн бохоггүй 6 жил сураггүй алга болсон. Бүүн мэднэ. Тэгсэн саяхан нэг чат бичиж над руу. Тэгэхээр би урд нь бас надад тусалж исэн болохоор нь хөөх юм миний хэрэгэл гарчтай яасан юм бол доо гэд за сони юу байна да яасан хийсэн хөө гэд чат бичлээ. Тэгсэн чинь надаас тэгж асууж шít. Миний өгшин чи надаас 20 сая төгрөг зөөлөх үү гэж асууж шít. Тэгэхээр нь тийм байхгүй өгшөн гэд уцаа чатаа тасалчлаа. Хүн болсоор байж заавалчгүй тэр хүний 20 сая төгрөгийг аваад яах вэ? Цонлын тип үсгийн үлэн болсон бол биш. Та миний оронд байсан бол яах байсан бэ? Аль хэзээ мөнгөний аваад ийж тийш оруулсан тийм ээ? Хүний мөнгө эргүүлээ баярхаа явж байгаа шүү дээ. Нэг хоёр саяхан маань би огт танихгүй. Саяхан нэг 2 сарын өмнө л үдэ фэйсбүүкээр манай намын нэг юу болсон юм аа. Намын нэг ихчтэй танилцсан байхгүй юу? Тэгээ нэг фэйсбүүкээр найз болсон юм. Тэгсэн чинь надад тэгж хэлж шít. Миний дөө нэг 99.1-т 2 дугаар байна, хос дугаар байна. Чэнж зарах гэсэн чинь 80 сая төгрөг гээд хоёулангийн нийлээ 160 сая болох юм байна. Миний дөө энийг авч яваад зараад тэгээд яах вэ? Өөрөө боломжоороо илүү гаргаад тэгээд дарсныг авчихгүй юу да гэж хэлж шít надад. Та байсан бол яах байсан бэ? Үлэн хар новш минь 99.1 дугаар зарах юу байсан бэ?
Би нэг хүн рүү устдал найз нь мөнгөний хэрэгцээ гарчаад өгшөө энэ хоёрыг авчаарай. Болоо. Ядах юм байхгүй шүү дээ. Тань шиг үлэн хүн байсан бол яах тэг хүн тэгж хэлэхэд яах байсан бэ? За бас нэг ахгүй гэх юм уу одоо бас надаас нэг хэд ах юм да зайлгүй. Нэг ахгүй илж байна. Нэг газартаа 20 жил газар дээр юм барьж чадахгүй байгаад гэсэн юм аа. Тэгсэн чинь нэг газар дээр юм барьдгүйгээд газрын минь зурчлаа альчлаа. Алдчлаа. Энэс та муухай дээрэн боллоо. Баярбаатараа чи нэг яваатгаач ээ. Тэгээ яг уу наадхыгаа бүтээгээд яачих юм бол тэгээ наад газар мазраа зараад яг уу надад нэг юндаа өгөөд өгөхгүй бол тэр л үзэж хэлж байгаа байхгүй. Би хайштай алдсан юм чи гэж хэлж ийн л да. Тэ нэг хүн. Тэгэхээр би тэглээ. Өө тийм байхгүй гэж бас хэллээ. Тэ. Тань шиг өсгөө үлэн хүн байсан бол яах вэ? Аль хийзээ чичирсэн гүйж байгаа да. Би бол амархан шүү дээ. Ядах юм байхгүй шүү дээ. Нямбатар дээр гүйж орлоо. Таны туулын урдны замыг чинь би сайхан дэмжээд өгье. Сая энэ манай нэг ахын газрыг туслаа хийсэн байна. Энийг буцаагаад сэргээчгээ. Би мөнгө төгрөг авахгүй. Мөн үү? Наа уйлаа ингээд тохирчоо. Би наа туулын урдны зам дээр орлоод байгаа бацаа нарыг чинь ганцхан ингэ чинь тэгэл тэгэл болно шүү дээ. Ингээд тохирч шүү дээ. Ядах юм юу вэ наа? Өсгийн үлэн гэдэг бол өлөнтөж мөн үү? Мөн хаан байн тийшээ нүдээ эргүүлж чичиж дайрахыг хэлнэ. Тань шиг чичрээ юм байсан бол яах нь вэ? Айл хизээ энэ тэр газрын гэрчлэгийн Нямбатартай барьж гүйччихэд сэргээлгээ баригээд уйлан дуурай явж байгаа шүү дээ. Мөн үү? Би бол тань шиг тийм үлэн өсөөгүй болохоор яаж гинэ? Өө тийм юм баахгүй. Одоо тэгээ цуслагдсан цуслагдсан. Би тийм юмд оролцож чадахгүй гэж хэллээ. Бас нэг хүн надад ирж хэлж байна. Барилгын ажил хийж өгсөн нэг хүнд. Мөн үү? Тэгсэн чинь барилга нь хийгээд дуусаад бүх юм болцсон чинь үлдэгдэл 300 сая төгрөг авч чадахгүй байна. Миний өгшөө очоод яаж жаргаж жаад нэг 5 цаас аваад тэгээ хоёулаа тэрний 50-50-гээр нь хуваавал хуваахгүй байсан чи яах вэ? Хайштай би олж авч чадахгүй юм чи гэж байна. Тань шиг хүн байсан бол яах вэ? Уцаа барьсан гадаа нь орилоод Монгол залуучуудын хөдөлмөрийг тэгэл явж байгаа ш нуугаад байгаа юм байхгүй аа. Өсгийн үлэм гэдэг бол заяа өөрөө боссоор ээжиж бусдын ариун цагаан хөдөлмөрийг шулж мүлдэхийг хэлнэ. Мөн үү? Баярбаатар өнөөдөр боссоор ээжиж тийм бозар булаа юмтай холбогдоод байх надад шаардлага байхгүй. Надад Нямбатарыг хамгаалж бүгээдэх шаардлага байхгүй. Надад тэгж элдв хангаа балер юм дотор орооцолдож өхөн хатан тийм ээ? Парадо 150 65 сая төгрөгөөр авч унаадах шаардлага байхгүй. Зөө. Би бол ариун цагаан хөдөлмөрөөр амьдарч байгаагүй. Сайхан байна. Өсгийн үлэн гэдэг үгнийхээ утга учирыг ойлгочоод өөрийгөө ямар хуу үлэн байгаагаа ойлгочоод дараа нь Баярбаатар руу шүссэн өсчүүлэн атаажтөө хийн дайрноо. Яа. Яг л гэртээр лайв босчихдаг юм байна чи. Гой чааснаа. Гой яг үнэн шүү дээ да. Учраа мэдэхгүй юмнууд одоо бас Баярбаатар руу дайрж маяж тэгж болохгүй. Хүн бас ах цахаа хэмжээ дамжаагаа мэддэг байх хэрэгтэй. За иймэрхүү байна. За тэгээд манай муу Фүүжингалагийн зам шулуудчихжээ. Ер нь бол хүн болов шүү дээ тий. Анх эхлэхдээ их ариун цагаан эхэлдэг шүү дээ. Манай энэ төрд гарсан энэ хулгайч нар чинь анхандаа бол бүгд ариун цагаан л байсан л байхгүй юу? Яг үнэндээ бол. Тэгэл баг багаар худлаа хэлж хумсалсаар хулгайч хуурсаар худалж болоод тэгэл одоо өнөөдрийн Монголын нийгэм юм шүү дээ ерөөс. Анхандаа бол бүгд ариун эхэлж байгаа шүү дээ ер нь бол. Бүгд сайн сайхан юм ярьж сайн сайхан бодж эхэлж байгаа шүү тийм үстэй. Одоо Фүүжингал анх саяхан та нарын санаж байгаа бах тийм ээ. За миний хүүхдүүд буух уу? За. Нэг болгоч. Яа. Фүүжингалаа сая анхандаа одоо их ариун эхэлсэн тийм ээ. Санаж байгаа та нар. Би 500 мянган төгрөгөөр реклам хийнэ. Тэрнийхээ 250 мянган төгрөгийг ард түмэндээ тарааж өгнө гээл. Амар гоё ихэлсэн дээ тий. Тэгэд хэдэн төгрөг? Одоо намайг ингээд харж байхад энэ Фүүжингалаа байнга л нэг ийм юмны тим юмны реклам гээл нэг юм хийж байгаа харагдах юм тийм ээ. Тим ч сайн бүтээгдэхүүн байна. Энд ч тэгж мод аваарай. Яасан ийсэн юу ч гэнэ. Өмнөх бочих.
Аа миний хөөч аав араас нь бүх юм аваад ирээ. Тэрийг тулаад гал та. Гэн жоох хөтөлгөө. Чи дүлгэр авах юм уу? Энэ хоёр байж юм дүлгэр авах юм уу? Дүлгэр авах. За тэгээ. Аав нь удахгүй заяа. Одоо энэ даа угаас дууслаа. Аав хаалгыг аач. Цаад хүмүүс ч нааша над руу аав руу ч хараад байна. Арийнхаа хаалгыг аачих юм нөхөө. За. Ма. Аав нь удахгүй за. Өсвөл 10 минут. За. Би сая юу ярьж авлаа? Тий. Тэгээ хэдэн хүнд 250 мянга өгсөн бэ? Эхлээд нэг лавл нэг имээд бас яалтчгүй нэг 200 мянга цаас ч өгүүлдэг шиг болсон шүү. 100 мянга цаас ч үлээ. Тэгэл дараа нэг хүнд бас нэг 50 мянга цаас өгүүлдэг шиг болсон тийм ээ. Тэгэл тэрнээс хойш сургаггүй шүү. Тийм ээ. Хүмүүс ч анх эхэндээ их гоё эхэлдэг, ариун цагаа эхэлдэг байхгүй. Тэгэл нөгөө цаанаа өсөх үлэн хүмүүс ч яах нь хэлснээсээ босоод ярьснаасаа буцаал. Тэгэл нөгөө 500 мянгаас 250-ыг өгөх мөх бол бүр худлаа болоод одоо бүр сүүл рүүгээ чичирсэн тийм үстэй. Том мөнгө рүү чичирсэн тийм үстэй. Нямбатрын PR-ыг хийгээ явж шít. Би тэгж хардчих за. За юм байна. Маш гоё лайв хийсэн үү? 26 минут. За нэг төгсмөлт нь 2 юм илч. Тэгээд дуусгая дөө. Бүхний таамгаа оруулаач тэргүүн гэж. Энэ жил өстой ямар ч таамаггүй шүү. За би энэ ганцхан хэлчих заяа төгсмөлт нь. За энэ гадуур би энэ баяр наадмын үеэр бас нэг яг ганц нэг энэгээр ингээ алхаад явж гин. За яг дийлэнх нь яг инээж хөрсөн хүмүүс байгаа ч гэсэн бас цөөнгүй хүмүүс өөлж унжиж байгаа шинжтэй нүд ам нь царай марийн баргар тийм ээ ийм хүмүүс явж байх шиг байна. Тэг хүмүүстэй хандж ирэхэд ариун цагаан хөдөлмөрөөр амьдарч байгаа бол Нүүр Баатар амьдр байцгаа. Би одоо энэ наадмаар тэрнээс муухай дээл өмсчлөө. Би одоо наадмаар тэрнээс дор машин унчлаа. Би одоо ингэчлээ тэгчлээ гэж ингээд шаналцсан байрын тийм ээ. Тэрнээс доошоо орчлоо. Инглээ тэглээ гэсэн. Бүр нэг шаналцсан нэг маргар царайнууд энэгээр асар их байна. Гэхдээ ариун цагаан хөдөлмөрөөр амьдарч байгаад Нүүр Баатар амьдарчаач. Юундаа шаналдгийг. Нэгт. Хоёрт амьдрал гэдэг чинь ээлжтэй шүү дээ. Энэ жилийн наадмаар чи доошоо үйж болно. Дараа жилийн наадмаар чи дээшээ гараад ирнэ. Тэрний дараагийн наадмаар чи магадгүй дахиад доошоо үйж болно. Тэрний дараагийн наадмаар чи дахиад дээшээ гараад ирнэ гэдэг юм уу? Амьдрал гэдэг чинь ээлжилдэг байхгүй юу? Түүнээс нэг хүн ингээл дандаа гоцоож идэг юм биш шүү дээ. Тэг манай монголчууд нэр энэ эд мөнгөний бүр шунлын дон болчихжээ. Ерөөсөө л үнэнхээр өчүүх нэр яана. Тэгээд нэг тиймэрхүү эд мөнгө баялаг элдв хангаа юмны тийм мар хүнийг хэмждэг тийм хүрээлэлд орцсон бол тэрнээсээ гар. Энэ зовлонгоос сал. Тийм найз нөхдөдөө битгий уулз, тийм ах トゥ садантай битгий уулз. Битгий харьц зүгээр блокл. Ах トゥ садын юм чин найз юм чин блоклоод яах юм аах уу гэж битгий бол зүгээр сайхан шулуухан блоклчих. Тэр нь амар байдаг байхгүй юу? Тэгэл харьцахгүй амар. Тэр хүнд ч амар чамд ч амар зөө юу. Одоо энэ хулгайч нарыг бүгдийг нь одоо яг миний лайвнаас гарангуудаа тэр хэрэгтэй хэрэггүй лалрын ах トゥ садангууд хэрэгтэй хэрэггүй найз нөхөд бүгдийг нь блок зөө ажлынхан ажлын дарга юм чин ажлын найз юм чин юу гэдэг ажлын тим юм чин биш блок гэж болохгүй тийм байхгүй хоцгой зүгээр шууд блок зүгээр өөрийнхөө гоё орчныг бүрдүүлээч. Би яагаад ийм гоё аз жаргалтай цоглог амьдэрдэг гэж бодож байна. Би зүгээр тэр хулгайч нарыг бүгдийг блоклцсон байхгүй. Тэгээ мэдээж хэрэг нөгөө хэд чинь блоклчингууд зүгээр байлахгүй шүү дээ тийм ээ. Блоклчлоо барьчлаа тэгчлээ ингэчлээ санаанаасаа зохиож муу хэлнэ санаанаасаа үлгэр зохиож муулна тийм ээ чарлахаараа бас доромжлон ганц нэг хүнтэй нээлж бас шанаа өгөх гэж үзэн янз янз болно шүү дээ. Би бол зүгээр яг сайхан газар дээр хариуг нь барьчихдаг байхгүй. Одоо яг энэ пуужин гадаад хариуг нь барьж байгаа шиг тийм ээ. Яг сайхан газар дээр хариуг нь барьчихдаг байхгүй. Тэгэл дахиж арцахгүй. За хулгайч нарыг байранд нь тавиал амар байдаг байхгүй тий. Одоо энэ сая энэ манай энэ гов олтайн Амгалан Баатаргийн гишүүнний чи бизнес ганцхан байранд нь тавиад тэгээд одоо салцсан шүү дээ. Одоо ямар сарилцаа байхгүй сайхан амар. Гачин юмнуудтай тэгээд нийлж чинь тэгэл нэг үнэхээр өөрөөсөө доош нэг тийм боловсралгүй яриа мараа нийлэхгүй тийм хачин юмнуудтай үндэл зөгцөхгүй юм чи тийм шүү дээ. Өөр эртгэж шиг зүгээр муу сайныг бүгдийг лайваар ярьж хайж байгаа. Тэгээд сайхан салцсан амар байхгүй. Наад чиг ингээ сайхан цоглог сайхан амьдраад сэтгэл хангалуу. Зовлонгүй сайхан амьдраач. Үр зөөлгүй. Бас надад үр зөөл байх нь байгаа шүү. Гэтэ одоо их багасцсан. Тэ.
Өөрийнхөө нэг одоо орлогын биш үү 50%-аас дээшээ битгий зээл ав. Тэрнээс дээш авчлаар гэр оронд чинь хэрүүл уруул илтүү хангаа юм тасрахгүй тэгэл бие бинийгаа муу авгаагаач буруутгаал нөхрөөж буруутгаал үр хүүхдээ буруутгаал ядаргаа зүгээр л өөрийнхөө хэмжээнд сайхан амьдрал та. Би одоо үтимстэй одоо намайг одоо 300 унсангүй гээл энэ фэйсбુક дээр өчнөө хулгайч нар бичээд байгаа юм. Чи 300 унаагүй ээжиж гээл бичээд байгаа байхгүй. Тэгээд би нэг тэдний аткаасанд автал 300 зээлчүүл тэгэл бөө шаналгаа штт. Яаж тэрнийгээ төлөх үү гэл тийм үстэй. Зөв. Тийм учраас битгий илтүү хангаа үр зээл 50. Хөдөө нэг хэсэг сайхан амьдарч байгаа хүн байна. Сэтгэл ам. Ямар ч үр зээл байхгүй эдэн мал хариулаа үл. Тэднэр л Монгол жаргалтай баг шүү. Энэ Улаанбаатарын бол нөл стресс ёо жижигхэн юм шаналал. За нэг тийм байна нэгдүгürt заяа. Юм ээлжтэй. Дараа жилийн наадмаар чи гоё машинтай гоё дээл хувцастай байл. Байна штэ тийм үстэй. Тэгжих чинь одоо тэгэл ингээл энэ жил доош орчлоо гээл ингээл уурлаа. Яал нөхөрнүүд нь бол одоо энэ зандаа зүгээр ингээл сигналаа нүдэт байх юм. Ядаргаатай. Таас. Өөр стресстэйсэн байгаа мэддэгдээд байгаа хөөхгүй тийм ээ. Эмэгтэйчүүд нь зайлшгүй зарим нь өөлчин зарим нэг бар хасаа хар юмнууд. Ингээл шал ширтэй ингээл. Лайл үү штэ баяр нэгээр дуусахгүй штэ. Тийм үстэй. Дараа жилийн наадам, дараа жилийн цагаан сар, тэрний дараа жилийн наадам, тэрний дараа жилийн цагаан сар гэж зөндөөл юм бэ штэ. Хүн сайхан хөдөлмөрлөөл явж явах тэгэл болоо штэ өөр яах юм. Ер нь хүн тэгээд хүнээс гоохгүй байвал тэгээд ер нь яах юм. Тийм үстэй. Хүн ер нь хүнээс юм гоохгүй байх тэр нь яах юм. Чи хинээс ч юу ч гооч чадахгүй бол чи чамаа хий яах яаж чадахгүй штэ. Сайндал нэг жоохон муу илнэж. Үтгээ битгий хүнээс юм илүү дутуу юм гоо. Сайхан аквагаа ундаг юм уу? Пүрүүс сорио ундаг юм уу? Тэгээ сайхан зүгээр сайхан наадаад. Тэгээ гэртээ сайхан лавшаага хийгээд ийдсэн байсан чи яад гэсэн баас. Худлаа хүн дуурайж бууз хийж идэх гэж 100,000 төгрөгөөр буусны мах авч. Тэгээд тэрнийгээ нэг хүнээс гуйж зээлж тэгээд доошоо орж тэгээд цагаансараар бууз авч идэх гэсэн гэж хамаг долоон булчирхаагаа тоож тэрний нөгөө пиццаан цаашаагаа ярьж тийм үст нөгөө шидцаан цаашаагаа ярьж шившиг болж. Тэгээд тэрэндээ шалж арих ууж гэртээ агсан тавьж ингэж зовж амьдрах ямар хэрэг байна. Хүн хэмжээндээ сайхан амьдрч л та. Дургу үргээд байвал энэ аквагаа зарчил та ямар амаатай. Тэгээ автобус 1000 төгрөг автобус суугаад явж байна. Автобус суулаа гэж яадгийг. Тийм үстэй. Машингүй айл байгаа ч айл ба штэ. Яг машингүй байх төрний яадгийг. За нэг энийг нэг анхаарал авцгаа. Хоёрт нэг юм ярих гэжсэн ч гэсэн таг мартчихлаа. Энэ шаналсан хүмүүстэй хамтарч нэг хоёр дахь нэг юм ярих гэжсэн чинь. Хоёр дахь юмыг мартчихлаа заа юу. За баярлалаа. Чи тийм аваа юм бол казакуудын талаар гэж юм. За тэгээ битгий балаа дими балаа жижиг сажиг ялах шилэхгүй хэрүүл хийчи та нар. Казакч бай, бурятч бай, увсч бай одоо тэгээд адилхан л монгол хүмүүс заа юу. Монгол улс яаж тэлэх үү гэдгээ бодцаа. Цаашаа өшөө яаж өөр Монголыг тувааг Буратиг одоо энэ тойрцсон байгаа энэ барга марга элдв хангаа шинжээ уугар муугар эдрийг яаж өөртөө татаж оруулж их гүрэн болох уу гэж бодцаа юм малнууд оонууд минь. Тэнийг юм шиг тэгэл байгаагаа химлээл казакуудыг химлээд тэгээ яаж баян үлгэг тусдан цааш нь Казахстанд өгчихөө. Тэгээ Монгол ус жижигэрхүү. Дахиад овсынхныг хөөж жийж хагаад яг овсыг тастаад нэг ус болгочихоо. Тэгээ бүр дахиад жижигэрхүү. Тэгээ байжснаа дахиад ховдыг муу хэлжснаа ховдынхныг яг бас тусдаар ус болгож хөөж гаргаад бүр жижигрээ. Тэгээ говалтайхныг жижигрүүлээд ийшээ энэ хинти дорнотынхныг жийгээд хойшоо хөвсгөлийнхныг жийгээд тэгж байгаа бүр ингээд сөнөөд тариншааны энэ годамжинд арх угаа явж байгаа новш шиг нэг хачин хулгайч нар шиг бас ялгаа байхгүй нэг тийм хулгайч тариншааны ус болгомоор байна уу чи мэдрэл минь. Жохон наад оюун ухаанаад тэлцгээгээр энэ овшнууд минь үгс балаа мэдрэл муутай үгсний чи казак мазак нэг солиотой галзуу хүүхэн мэдрэл муутай сэтгцийн өвчтөө хүүхэн солиотой мэрэнгуут тэгэл манайхан тэгэл дагдгийн өвчтөө солиотой мэдрэл муутай юм. За тийм байна. Таны тайлбартай бүх үзийг чинь энэ жил бүх тайлбарлах ямар ч танкл алга. Энэ жил бүхийг өнжлөө. Тий 12-нд нэг 100 муу татж явж байгаа гинт бүх тайлбарламар болчихдгоо бол энэ жил бүх тайлбарлах олон жалгаа. Үний юм ярьж байна да гэж хин төрүүлэх вэ гэж дэстон мэдэхгүй бол сүүлийн 2 жил бүх үтсэнгүй штэ. Үнэхээр инээдтэй яг үний ярьж байна шүү гэж. За ингээд сайхан баярлцгаагаарай. Арх тарс баг ууцгаагаарай.
Тэгээ уусан ч гэсэн жолооны ард архитай битгий суугаарай. Хэмжээ хязгаартай тааруулж уугаарай. Загсан согтуу битгий тавиарай. Сөрөг энергитэй хүмүүстэй нийлж битгий арх уугаарай. Манай ахын нэг одоо нэг жоохон биелэгжүүч байдаг юм уу? Эсвэл нэг дарагч байдаг юм уу? Эсвэл нэг атманч байдаг юм уу? Нэг гачим пятка ингээд нэг ганцаараа арх уух гэхэлэр чадахгүй болохоор ингээд нэг хэдэн хүн дууддаг байхгүй юу? Нэг дарагч юм уу? Нэг одоо нэг атманч байдаг юм уу? Тийм ээ, нэг сонин нөхөр. Тэгэнгүүт манайхаа айсандаа яваач арх уучтий. Тэгээ айсандаа арх уучаад тэгээ зодуулд нүдүүлээд тэгээд үхэж далд ороод эмлэг твтэд алиа алдаад өр ширэнд орхон ч ордог юм билээ. Гүчи эрүүл очихгүйгээ тэгээ гэгтчихэхэд яадаг юм. Одоо ингээ сайхан хууль ном чангарсан эрүүл гэртээ байжлаа тэр мөн улгаач нар арх ууж ирээд агсан тавилаа, цагдаа дуудлаа барьж явууллаа, ачууллаа тэгэл болоо штэ. Яахаа дахиж тэгж чадахгүй штэ. Тийм үстэй. Тэгэхгүй тэгээ насаараа нэг хачин юмнаас айж арх ууж амьдралаас үрүүлж байгаа улгаач нар бас их байгаад байгаа юм. Тэрнийг анхаар заа юу. Сайхан гэр бүлээрээ таны аз жаргал гэдэг чинь таны гэр дотор байгаа гэдгийг л ухаар заа. Түүнээс биш таны аз жаргал чинь таны найз нөхөр биш заа. Нэг гэртээ байжснаа нэг амралтанд явхлаар тэр амралтын газар амар гоё санагддаг үстэй. Уу яг тийм юм болоод байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө амралтын газараа өөрийнхөө гэрээс гоёгоо бодцсон эргүү малнууд. Өдөр амралт чи яг ганц удаа очиод 100 хэдсэн гэл хийж байгаа газар шүү дээ. Тийм ээ. Түүнээс чиний гэрээс гоё байна гэж байхгүй шүү дээ. Одоо тэр хэрэгтэй хэрэггүй найз нөхөд ах トゥ садан гүлгнүүд чинь 365 хоног чиний амьдралд оролцоод чамд туслаад энэ амьдралыг чи хамт босгохгүй чиний төлөө зүтгээд явна гэж байхгүй шүү дээ. Чиний хань чиний үр хүүхдүүд л чамд тусуулна. 365 хоног чиний тэр гэд байна. Тэгж яхад нэг мөн гачин ах トゥ садан ээж аав муу найз нөхөд мөхөд гэсэн хачин нийгмийн хог шаарнуудтай нэг уулзаж аригтаар суучаал тэгэл гэртээ ирж солиотой юм шиг агсан согтуу тавиал нөхөр нь авгаагаа голоод авгаа нөхрөө голоод ингээл хэрэлдээл үр хүүхдээ агсан согтуу тавиад одоо баяр наадмыг нэг баяр шиг өнгөрөөчөөрэй гэр бүлтэйгээ сайхан байчаарай мөн үү заа тэгээд жоон гитэрч сайхан баярлаа баярын мэдлэгээ өргөх гэж байгаа сүүл рүүгээ загнаа чаачдаг баярлалаа баяртай сайхан амарцгаарай.